Чи намайг мөнгөөрч хуйлаарч барахгүй. Намайг Женкоч бараагүй юм гэж даам гарсан ажээ. Ганцаараа болон олон бүсгүйчүүдтэй баавгаа мэд хурхирч байсан бөгөөд хилтэй хилгүй гişүүд хөлтэй хөлгүй хэрүүл хийсний эцэст хилгүй бол хөлтэй, хилтэй бол хөлгүй харуулж англи хэлийг хуушлах санал унлаа. Шок мэдээ хошин тайм нэвтрүүлгийн 39 дахь дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Осолгүй манлай олныг хэрэглэгч үлгэр жишээ үнэнхүү соёл тээвэрчин Чимбат сайн жолооч өргөмжлөөр шагнуулж байжээ. Тээврийн цагдаагаа сайн жолооч өргөмжлөл гарцсан Чимбат Ланд 200 машинаар морьтой моциклтай хүн дайрч унахаар хөөснийхөө дараа ард түмнээс бол муу жолооч хож хүрсэн. Хэрвээ сайн жолооч өргөмжлөлийг нь хүчингү олохгүй бол муу жолооч үнэлэх батламж гардуулахад хүргэж болзошгүй. Соёлын сайд Номингийн аавын соёлгүй үйлдэл дотоодын сошиал сүлжээнээс хальж гадаадын хэвлэлд гарсан байна. Онлайн дэйли хэмээх хэвлэлд гадаадын алдартай шоуны франчайз эрхийг Монголд эзэмшдэг үндслэлээр соёлын сайдаар томилогдсон Номингийн шийдвэрүүд шүүмжлэл дагуулж мэрэгчлэтнүүд олон нийт түүнд итгэхгүй байна гэж бичжээ. Чимбат өглөөнөөс өдөр шолтос ажилдаг захирал их л даруухан гих зэргээр сошиал сүлжээнд өмөөрүүлэн магтуул хаян явуулж байгаа боловч үдийн цайнаар хүн дайрахаар хөөж болохгүй гих зэргээр иргэд хариуг нь барьж байна. Сошиал сүлжээнд олон хүн ятгах тусмаа нэгтэлж суртал агуулгад нь судсаа бариулахыг хүсэхгүй байна. Дайрж ална гэдэг энэ хараа. Хамар яхаа хүний гүднүүд яа. Хамар яхаа хүний гүднүүд яа. Чимбат багийн цэцэг даргаыг малын хулгайч гэж мэдгдсэн ч өөртөө бичлэг хийж цацдаг. Өөртөө цагдаа дууддаг усан тэнийг сайн ирс бүхэл муурсч байхгүй юм. Чимбатын ланда зэвсгэлсэн морд механикчулсан бригадыг Сэлэнгийн нутгаас албан гаргасан байна. Хөлбөрийн Баатарын үйлдэлд нь цагдаагаас 4 үндслэлээр хэрэгүүсгэн шалгаж эхэлсэн. Чингис хаан 1.5 тэрбум доллар илгээсэн гэж Портуна Бат хоёр тоглосон шинжгүй хэллээ. Эзэн богдын өндөр их нэрийг барьж 1.5 тэрбум долларын үр тавьснаа Чингис хаан өөрөө бирж дээр мөнгө осгож банкн дээр очиод нааш нь доллар шилжүүлсэн гэх нь холгүй хууч хөрлөө. Тэр мөнгө 12 сая 6 нүд орж ирсэн. Тэгээ библиэшсэн байхгүй. Их хаан маань илгээсэн байна да аргагүй нэг хүчтэй юмдаг чадж ирсэн. Портуна Бат хоёрын хүүрэнсэн үлгэр хошин мэдгдлээс үзвэл Монгол онгоцны ерөнхийлөгч зол жаргал 12 дугаар сарын 6-ны өглөө түүнд мессеж ирүүлж хинтийн дадал сумын харьяа төрийн тэргүүн Чингис доллар явуулсан шүү гэсэн гэж ойлгохоор байна. Энэ Чингис бондын 1.5 тэрбум Чингис хааныхаа нэрээр олж ирсэн мөнгө шүү. Чингис хаан маань тийм үү үр хожтой өөрийнхөө нэрээр энэ мөнгийг бид илгээсэн юм шиг гэдэг би тэр үед хэлжсэн одоо ч тагч хэлхийг хүсэж байна. Их хааны нэрийг барьж 1.5 тэрбум долларын үр тавьж Хөгжлийн банкны олгосон зээлийн дийлэнх нь эргэн төлөгдөөгүй. Улаас нь данс цайрсан үйлдэл болсон юм. Хааны нэрийг барьж авсан үрийг гудамд 2 сарын настай цэцэг тарих. Эдийн засаг хөгжлийн яамны нэгтлэн Ёолкондо гой даагшинтай ирсэн гэж 3 саяар шагнах. Сонгогдсон тарихтаа өнгийн автангаар гудам чимэглэх гэх мэтээр салхинд хийсгэсэн юм. Хөгжлийн банкны шүүх хурал Улаанбаатар чуулган танхимд 2 сар гаруй хугацаанд хөгжилтэй, хөгийн, эмгэнэлтэй, инээдэмтэй үг хэл, өчиг мэдүүлэг дүүрэн үргэлжилж байна. Ингээ манай шүүгдчид бүгдөө сүүлийн үгөө хэлж байна. Би ч үсэлье. Өнөөдөр Хөгжлийн банк 2.4 их 80 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй талаас илүү буюу 1.4 их 80-ийнх нь хугацаа итэрсэн. Эрлийн үзүүрт Эрдэнэ нот олж Эрэл компани 204 тэрбум, Сагал Эрдэнэлийн хөтөлтэй холбоотой 381 тэрбум, их хааны нэрээр авсан мөнгөөр мөрөгтэй тоглосон бэрэнгийн үр 187 тэрбум төгрөг байна. Хөгжлийн банк 730 сая долларын үр барагдуулна. Эрдэнийн хүргэн жолооч, бие хамгаалагч дүүн буйны үйлсийг нүглийн үйлдэл болгож өөрийг нь бүлэглэн зодсон тухай иргэн хаян хэрва ичлэн ярьлаа. Нохоо шиг зодуулсан. Гөлөг болтлоо зодуулсан. Нэрээ хамраа хуглуулсан, нүдээс оглуулсан, хавиргаа хуглуулсан. Тэгэд гимтлийн зэрэг тогтохдохгүй. Эрдэнийн хүргэн Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаасан инх болтнаар Архангай засаг даргагсан зол жаргалын гигэн дурсгал зориулж сургаас сохоор явах замдаа нэгнийгээ нүдэж нүглэн нүдэрэ гэдэг шиг нүдийг нь тиссгсэн гэж мэдээлв. Хаян хэрва нүдэндээ 2 удаа мэсцэл хийлгэсэнд шүүх шинжилгээний хүрээлэн гимтэлгүй гэж дүгнсэнд гомдолтой байна. Хүн байж л дээ. Өнөөдөр ийм болгочоод би бүтэн сар ингэж явж байна. Ийм болгочоод гимтлийн зэрэг тогтохдохгүй байна гэж штэ. Та нар харж байгаа үз? Болор нөхөөлөх, яс нөхөөлөх 2 удаагийн хагалгаанд орсон. Яагаад гимтлийн зэрэг тогтохдохгүй байгаа юм бэ? Эрдэнэ чи намайг мөнгөөрч хуйлаарч барахгүй.
намайг Женкоч бараагүй юм гэж даам гарсан ажээ. Баянгол дүүрэг бүхлээрээ Эрдэнэ вангийн хушуу мэт байсан бөгөөд хүргэн нь хуучны ёсоор ноёны охинтой суусан хүн тавнан болдог шиг инх бол иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагаар сонгогдож байсан юм. Хаян Хэрвагийн хэлж байгаагаар 2 удаа хагалгаанд орсон, болрон гимтсэн, нөхөөс тавиулсан, яс нь хугарсан, 20 хэдэн хоног эмнэлэгт хэвтсэн, өрөөснүүднийх нь хараа муудаж, нуух гоождог болсон гэж байна. Модон сандлаар зодоо модон сандал нь хугараад гарц зоогдсон штэ. Тэгээд шархлаад шивээс хүртэл арилж байгаа байхгүй. Тэгж бүр яргал зодуулсан байхгүй. Дугруул шоронд бариад тийчин, дугруул гав зүүж. Дугруул зодож нүтэж хуулийнх нь ийм хог авилгацсан болгаж мөнгөтэй өндүүлчихдэг болсон. Эрдэнэийг сайд байхад Ундрмаа Капитал банк нь нийгмийн даатгалын мөнгийг 6% хүүтэй байршуулдаг. 6%-ыг нь шагналт нь өгдөг байсан гэж мэдүүлсэн талаар хэлээд модон сандлаар нохоо шиг зодуулсан гэж Хаян Хэрва сошиал сүлжээнд мэдгдсэн. Инхволд Эрдэнийн жолооч байхдаа охинтой суусан. Төрийн алба хашгаасаа өмнө төрийн шоронгоор орж гарч явсан гих зэрэг ноцтой зүйлсийн талаар Хаян Хэрва хөндлөө. Хилтэй бол хөлтэй гэж хэлцэж ирсэн бол хэлний талаарх хилтэй хөлтэй хэлгүй хөлгүй хэрүүл дажин өрнөлөө. Зөвхөн ганцхан англи хэлд орсон ганц одоо заалтаар ингэж бүдгэрүүлж ард иргэдэг дунд ингэж хувааж талцуулах юм ямар шалтгаан байна? Бас хитрхийх ус төржилт явагдана л да. Гişүүд шуугилдж байна аргагүй. Талцсан хуваагдж байна аргагүй. Яагаад гэвэл энэ хуулианд бас уншаагүй байна. Өнөөдөр улсын хурал дээр ирчээд английн асуудлаа шийдэж чадахгүй байгаа. Байдал сайд шийдэж чадах юм уу гэдэг л асуудал байна. Энэ орон нутагт ажиллах боловсон хүчний асуудлаа та нар зэгцэлсэн юм уу? Одоо англи хэлээр одоо сургах ийм хүрэлцээтэй багш нар байгаа юм уу? Одоо тэгэхээр цөмөр ингэж энэ хүмүүсийг ер нь толгойг ингэж эргүүлэх одоо эрг байна. Бүгдээр хуулиа нэг мөсөн нэг заалтаар нь уншуул яасан. Хилтэй хэлгүй гişүүд хөлтэй хөлгүй хэрүүл хийсний эцэст хэлгүй бол хөлтэй, хилтэй бол хөлгүй ахааруулж англи хэлийг хуйшлах санал унлаа. Нэг талаас бага ангиас нь инглиш заахыг батллаа гэхэд хөдөөгийн сум багт хичээл заах багш олдох уу? Хэрэгжих баталгаа байна уу гэдэг асуудал. Нөгөө талаас улсын хурлын гишүүдийн хүүхдүүд явдаг хувийн өндөр төлбөртэй сургуулиудад англи хэл багаас нь заагаад ардын хүүхэд ялгуурлагдаж үлдэхгүй гэдэг асуулт байна. Хууль баталсан ч хэрэгжихгүй юм бол хөтөлбөр тусгамагц өөрөө хэрэгжээд явчих баталгаач бас байхгүй байна. Хэрэгжихгүй хууль баталснаас хэрэгждэггүй хөтөлбөр баталсан дээр гэж улсын хурал үзлээ. Үндэсний бүхэд ховдын 2 харцаг гэж нэршил саяхныг болтол байсан шиг ховдын 2 гишүүн хоёулаа гайлын байцаагч төршмөл асан пүрвдэрж ачаанаар оройлон хончон олон үдэлцэж байна. Хямдч одоо тэр хүнд фракцийн холцыг хэн авдаг вэ гэхээр төрийн өмчийн компаниуд авдаг. Тэгээд энэ Улаанбаатар хотын шатхууны энэ автобусны компаниуд авдаг. Хямдхан үнэтэй болохтой. Тэр нь тэгээ хар утаа хийдэг. 2 жилийн өмнө энэ хууль батлагдахаас өмнө тэр замын ажуудлын гэрлийн шон 50 см хүртэл тасар байсныг санаарай. Одоо тийм байхгүй болсон. Тэгээд өнөөдөр үнэхээр хэдэн хүний асуудал ингэсэн юм. Хэдэн машин техник эвдэрсэн юм. Ямар хохирол учирсан юм. Өнөөдөр ч тэгэд багш төрийн өмчийн олон машин сүйдсэн гэдэг. Одоо та нарт би энэ баримтыг гаргаж өглөө шүү дээ. Үндсэн хуулийн цэц хуурамч түвшнийхний талд худалдаагаасаа биш жинхнээсээ байж онцгой албан татварын хуулийг үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ. Гайлын байцаагч асан пүрвдэрж хуурамч бензинийх нь 75% шатхуун дээр 25% нь нафта гэх мэт бод сольдог. Татвар төлдөггүй машин техник эвдэж агаарт хүнд металл цэцэж бохирдуулдаг гэж мэдгдсэн бол гайлын ачаа хуурамч түвш шатхууны улмаас учирсан хохирол тодорхой баримт акт дүгнэлт байхгүй. Яагаад зах зээлд 3 дахь шорныг оруулахыг хүсэхгүй байгаа юм гэх зэргээр мэдгэлцсэн юм. Хуурамч бензиний тал жинхэнэ бензин зардаг их анд дозор байгаа нь сонирхол татна. Энэ асар их мөнгөний эсрэг зогсож би ялсан. Өнөөдөр ядагч чинь бас ядагдлын шалтгаан нь бол анд дозор энэ Баттамөр гэдэг хоёр нөхөр бас энийг ярьж явсантай холбоотой байхгүй. Миний тэмцлийг хүчгүй болгож байгаа. Анд дозор нүүрсний хулгай дэгдэх хүртэл ганцаараа болон олон бүсгүйчүүдтэй баавгаа мэд хүрхэрч байсан бөгөөд ичээнээсээ гараад ууртаа байгаа хүн юм. Улсын хурлын 76 дотор Ануучин гэж гишүүн байдгийг бид мэдэж авлаа. Зөв хооллолт сэдвээр лекц уншдаг, панаж өгдөг энэ эмэгтэй буруу жишг тогтоох эрмэн хүсэлтэй. Машины нийгмийн даатгалын шимтгэлийн 50%-ийг багш, эмч зэрэг бусад ажил мэргэжлийнхний хөлсөөр мах цусаар хөнгөлөх нь эрүүл хоолтонд хүргэнэ гэж мань эмэгтэй бодож явдаг бололтой байна. Хэрвээ малчин өөрөө нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх юм бол одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөх юм бол улс
одоо 50%-ийг төлж өгнө гэсэн ийм чухал заалт бол орж байгаа. Харин малчид чимтгэлийн 50% хөнгөлтийн хариуд үнэн магнаг болсон маха 50%-аар хөнгөлөх хэсэг нь тодорхойгүй байна. Хэрвээ төсвөөс буюу бусад мэргэжлийн шимтгэлтэнд шим шүүсээр сорулбал наадмаар нэг хон авбал нэгийг үнгүү дагуулах намар ижишний цагаар үхэр дээр үхэр нэмхүү гэж ануужин гишүүнээс панаалгүйгээр анаж асуух хүн олон байна. Шок мэдээ хошин тайм нэвтрүүлгийн 39 дахь дугаартай хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.